За ингээд дуучин Нара рэпер G манай гэрт хүрэлцэн ирээд байгаа. Та бүхэнд орой мэндийг хүргэе. За орой мэнд хүргэе. За баярлалаа нэрээ. Зөв үзэж байгаа хүмүүст орой мэнд сайхан амарч байна. За тэгээд өнөөдөр бол 22-ны өдөр байгаа. Нэм гарыг за дээр нь бас өдөөстэй дэлхий сөнөөгүй байгаа. Хэлсэн шүү би. За тэгээд Тэрнийг сөрхий сүн мөн гэж жоохон бизнес хийгээдээс нөхөх хүмүүс мөнгө буцаагаад өгчихгүй ч гэх шиг. бас тиймэрхүү юм яригцаа. За тэрнээс чи би ч бүр Facebook дээр бичсэн шүү хүмүүс бүр тэр талаа шуураад ахаар 21-нд юу ч болохгүй харин 31-нд шинэ жил болно гэж. За 31-ийн шинэ жил болох нь бол тодорхой байгаа тий. За тэгээд юу вэ түүгээрээ дайр гэж одоо удах би бас бууз тавьсан байгаа. Бууз зэрэг дээр яг үсчихсэн. Тий тэгээд сайхан бууз айдинга бүгдээрээ өнөөдөр сайхан уран бүтээл ярина бас дээр нь бас шинэ жилийн тухай ярина. Тэгэхээр шинэ жилийн ярианаас яриагаа эхлэе гэж бодож байна. Тэгэхээр шинэ жилийг ер нь хэрхэн яаж тэмдэглэдэг вэ? За тэгээ энэ жил ер нь 2012 оноо ер нь яг яаж үдээ гэж бодож байна. Гой үдээ шүү дээ гэж одоо. Би бол ерөөсө шинэ жилд би энэ айгу тийм сонир баярын наастраг юм шүү. За амар наастраг үлгэл ингээд байж байгаа он гаргаад гөлий цууж байгаа. Энэс гөлийгөл. Гүлэгний хаа сууж байгаа гэртээ юу эсвэл оо янз бүр гэртээ талбай явахгүй. Гэртээ суун эсвэл ингээд хамаатан саднараа нэг газар ингээд айл цуглардсан шүү дээ. Тийшээ мишээгээ ч юм уу чинь нэгний дээр очиад гөлийгөө суу янз жоохон баярын. би сууд юм байна. Нэг тийм ач холбогдол өвтгөө зүгээр л нэг бусад өдөр хоногтой адилхан өдөр хоног шиг санагдаад байна. Оо юу гомдмоор. Би бол шинэ жил надад минь төрсөн өдрөөс илүү баг юу happy байдаг тийм. Тэгээд оныг мэдээж гэр орныхантайгаа хамтдаа байж үддэг. Тэгээд тэр чи одоо гэр орныхан гэдэг чинь миний хамгийн хайртай хүмүүс аа шүү дээ. Тэгэл амар догтлдог шүү дээ. Яг л ижлэх нь ой гэртээ одоо өчнөө олон жил байдаг мөртлөө нэг л бүх юм өөр санагдаад идэв шүү дээ. Тэгэл амар догтлноо. Тэгээд нэг тэр жил нэг юу нэг лаасан байсан ш. Тэрэн дээр нь юм авах гэж байгаад өсөө түлээд оо өстө нэр нийлээ тэр нөгөө нэг галын төлөөдөө гээд тэгсэн чи тэр жилдээс амар хив авсан ш. Сайн явсан. Амар сайн. Би ч одоо шатах үсгүй юм чинь нэрээс сайн явахгүй юм байна. Сахав чи нэг жоо шаталж гэж. Тэгээ хараа. Би бодтыг энэ жилсний жоохон лаа маань явчих тийм үү яа. Албаар нэг үснээс захиалгаар үс шатааж өгнө шүү. За тэгвэл манай гэрт бол ер нь жоох эсрэг уур амьсгалтай сэтгэлийн хөдөлгөөн ихтэй хоёр хүн сууж байна. Ихтэй нийшээ багтаа нийшээ байна. Гэхдээ ер нь бол жид бол сэтгэлийн хөдөлгөөн бол байдаг үстэй. Ер нь ямар үед өөрөө чи сэтгэлийн хөдөлгөөн илүү их төлөхөөр гардаг вэ? Сайн хэлж мэдгүй. Гарч иж чи тийм сэтгэлийн хүүхдэд дуу захих шүү. Сэтгэлийн хөдөлгөөн гэхээр нэг амар ингээл яг баярлахгүй. Гэхдээ зөвхөн одоо тий байж байгаа шинэ жилээр ганц баярлах ч биш те. Миний хувьд бол миний өглөө болгон миний өдөр болгон миний баярын өдөр байдаг. Би өглөө болгоноос ирээд хажууд чи харж байгаа миний хажууд ертөнцийн хамгийн хөөрхөн зүйл унтчихэдэг те. Тэгээд энэ бол ингээд миний баяр хөөрөл өдөр болгон ингээд байж идэг болохоор магадгүй тэр өдрүүдийг одоо тэмдэглэлт өдрүүдийг их онцлоод байдаг гэж магадгүй. Миний хувьд бол миний амьдарч байгаа бүхэл өдөр надад баярын өдөр шиг санагдав. Гоё энэ гэхдээ айгу гоё юу юм л. Биш харин тийм би ястал ирээдүйд бас жоохон ертөнцийн хамгийн хөөрхөн зүйлтэй болох юм бол санаа бодол маань өөрчлөгдөж магадгүй юм байна тий. Өдөр болгон баярын өдөр биш үү тэр чинь. Тэгэл гэтээ нэрээ гэрлүүгээ яарна, ажиллаагаа самжуулаад тий. Тэр хамгийн хөөрхөн зүйлтэй очиж тэрвэрлдэхийн үсэн тий. Тэгэл зүйлгээд одоо бас манай үзэгч ойлгох. Манай жи хүүхдээ хилээд байгаа шүү. Зүйл ахтай ясна хэлж байгаа. Зарим нэг нь бас нохоо тэрүүгээр бодсон байна тий. Тэр бас хүүхдээ хэлж байгаа шүү. Жигийн хүүхд одоо 2 настай. 2 хүрн он гараад 2 хүрн. За 2 хөрхөө тий. Хөөрхийн тий. Харин тийм ингээд ер нь ингээд нөө анзаараад хаад ер нь хүүхдтэй хүмүүс ингээд нөө амьдралыг үзэх үзэл нь арай өөр болчтой юм шиг байлаа. Хүүхдтэй. Тийм шүү дээ. Ярьж байгаа юм тий. Хөшрөөд байгаа ч юм уу яагаад байгаа ч юм сонь санагдаад. Тэгэл ингээд анзаараад байх нэ. Дууныхаа үг мөгнүүдийг хүртэл анзаараад байсан чинь би энэ сүүлийн хүүхдээ гарснаас юу ер нь хараал мараал юм хэрэглээгүй л шүү дээ.
Тэгвэл айгүй дуу үйцэн. Байхад би одоо удахгүй харахгүй болж болох байл шүү дээ. хараач яах юм бэ? Болж өгвөл харахгүй л амьдрал зүгээр шүү дээ. Ер нь жоохон тийм намд суугаад байгаа юм ч юм уу эсвэл ямар нэгэн байдлаар тийм тайван болоод байгаа юм ажиглагдаад байгаа юм ажиглагдаж. Харин яг амар тайван болдог гэсэн. Айгу тайван болоод ингээл юм л дүрсгээд ууралдаг байсан болвол ингээл оо за яах вэ ингээл нийгмийг орхих нь те хэлбэгшээл тэгэл нэг юмыг бодохдоо заавал өшөө цаашаа урд нь боддог байсансаа өшөө цаашаа 3 4 вариантаар илүү боддог болоод хөлбөрүүдийг гаргаж ирээл хөлбөртэй янз бүрийн хөлбөр одоо хүмүүс нь чи ингээл А Б В 3 вариант бодоо сууж байхад ах тийм чи А-гаас яваад 35 вариант үрцэн сууж байгаа. сонголтоо их юм. За бошохын хөөрхөн зүйлтэй болтыг гэж одоо айгүй дураараа. Гэтэ хинтээ гэдэг хамгийн чухалтай. Мэдээж хайртай хүнтэй байж таар шүү дээ. Хүүхдээ юу Ёлкин зассан бидтэй. Засааг байгаа. Засаа чи оройтлаа шүү дээ. Манайх засчаад авчих. Жохон нөө ингээ ажиллаа ингээд ингэж ярьсан тэгээд нөө жохон эдийн засгийн хомстоос л яг ялцчихгүй байна. Тэгээд удахгүй гайгүй тэгээд энэ жил одоо удахгүй иргэжил бол Ёлк молтцсаад өчөх ах уу. Тэг хүүхд бас нэлээд том болчих шүү дээ тий. Одоо бол яг одоо жоохон юм чинь Ёлкцлааш нэг санахгүй гэдэг. Гэтэ өг нөрхөн баярлах л ахлаа. Охиндоо ямар нэр тэгэл ингээл боломжондоо ингээл тааруулаад амьдрахаас өөр байхгүй сонголт юм шиг. Юу мөнхчин гэж дуудаж байгаа. Нэр нь гэхдээ шал өөр нэртэй. Гэтэ энэ нэрийг 3 нас өнгөрөхөөс өмнө дуудаж болохгүй цээртэй нэр. Тэгээ 3 нас хүртэл мөнхчин гэдэг нэрээр дуудаж байгаа. За тэгээд тэр болго бас манай үзэгчид бас Жигийн бас хүүхдийн талаар бас нэгсээ мэдэхгүй байхаа. Харин би ч гэсэн Жи хүүхд бас энэ анх удаа л өнөөдөр л мэдлээ шүү дээ. Тийм. Хөөрхийн тий. Наараа одоо яг бас хизээ ингээл одоо гэр бүл зохиох гээд ер нь төлөвсөн 2013 онд ер нь төлөвсөн таны төлөвлөгөөнд ер нь гэр бүлийн асуудал орсон уу? Ганцхан надад шалтгааллахгүй юм шүү. Тийм. Тэр төлөвлөдөг юм шиг байгаа тийм. Үгүй дотор бол мэдээж тийм бодолч гэдэг юм уу, мөрөдөлч гэдэг юм уу. Тийм мэдээж байгаа л да. Гэхдээ одоо бас нөгөө одоо нөхөр болох хүмүүс маань бас дотор юу гэж бодож явдаг юм те. Ер нь бол тэр хүн чинь л ихнэр авна гэхээс би нөхөр авахгүй ш. Тийм үстэй. Тэр хүний гоох юу байгаагүй төлгөө байгаагүй. Тийм. Би одоо ямар би гуугаад татдаг болдог бол одоо хамаагүй өнөдөр камер амир харж чад гоё хэлж мэлдэ. Ямар нэг бодооч. Чи юм бодооч. Чи одоо юм бодооч гэж. Үл тавь чи нэг юм бодохгүй мó гэж хэлсэн юм шүү дээ. Тэгээд харин эмхтэй өнгөт чинь тэгэл яг хүлээгээл сууж идэг юм чи тэгэл хүлээгээл байж ш. Тэгээд тэр хүн хэрхэн яаж одоо юу гэдэг юм бит хоёрын асуудалч гэдэг юм уу тий хандхаас л бүх зүйл шалтгааллахаас надаас юм шалтгааллахгүй юм болохоор тэгээд би одоо сайхан ингээл урт ажиллаа хийгээл өөрөөсөө шалтгааллахгүй гэж юм шүү. Тэр ямар нэг юм хийгээч. Тэр хүн бас нэгийг бодож хоёрыг тунгааж байгаа гэж. За. Тэгэхээр шинэ жилээс одоо гадна за одоо Улаанбаатар хотод болоод мэдээ шинэ жилийн уур амьсгал ороо. За энэ тэмдэг гоё Ёлкацсан гоё болж байна. Энэ бол бас л одоо Улаанбаатар хотод амьдарч байгаа. Тэгээ улсуудын бас нэг шинэ жилийн төгсснийг илэрхийлэл тэгээд баярын наастар оруулах. Баярын наастрыг бас нэлээд оруулж өгч байна. Тэгээ шинэ жилтэй холбоотой рекламууд зурагтаар явж байна. Маш их гарч байгаа. Хотод дөрөв тий самбарууд нь удаа хагшаагч пэйж мэчгээд амар залхтал явж гин тий одоо тий зарим нэг телевизийн киног рекламын дундуур үзчихээ. Баярын наастрыг орж явах шиг байна. Тэгэхээр ер нь шинэ жил ингээл өөрөө ихгүй нэг догдлуулаад байдаг шүү дээ тий. Тэгэхээр өвлийн үгнээс хамгийн сүүлд ер нь хизээ билег авсан бэ. Ер нь өвлийн үгэн байдаг гэдэгт итгэдэггүй энэ тал дээр бас нэг манай үзэгчдэд яг нэг үг үнэ. Жохон бахтал амар итгэл айгүй хүлээдэг гэсэн чи манай аав байсан билээ гэж одоо. Өвлийн үгэн чи манай аав юм билээ шүү дээ. Угаасаа мэддэг байсан. Манай сургуулийн жижиг өгөөд сахал зүгэл гараад ирсэн. Угаасаа хуцууцаа сууж хачдаг байсан. Гэхдээ яг нэг байх хүүхдээ угаасаа мэддэг байсан. Хүүхдүүдэд ер нь ингээд амьдралыг ингээд амар гоё нэг л тийм гоё болох гол нөгөө нэг одоо үлгэр гэж угаасаа байдаг шүү дээ тий. Тэгээд өвлийн үгэн чи тийм л юм шиг байна. Гэтэ би саяхан өвлийн үгнээс бэлэг авсан л та. Бас тийм нэвтрүүлэгт ороод тий. Тэр хин танаа телевизийн юу шинэ жилийн яриа гээд баясагтай хамт ороод тэгсэн чинь надад өвлийн үгэн тийм бэлэг өгсөн. Амар гоё санагдчих. Би тэгсэн чинь нэр бодоодсэн чинь хүүхэд ахтал өвлийн үгнээс авчихсан юм бэл.
Надад би нодлон жилийн 12 сарын 31 лөө 30-ны шөнө өвлийн өмнөс бэлэг авсан тий. Тэгээ өвлийн үгэн ч үгчтэй манай Жон Автлгийнхан л байсан л та. Жоннгийнхан маань өвлийн үгэн засаа охины хувцастай бөөнд ирээд. Манай их нэрт надад манай охинд бэлэг өгч явсан тэгээд. Хүүрхийн тий. Жоннгийнхандаа бас тухайн үед нь хэлж чадаагүй нэрээ баярлсан шүү энэ жил дахиад ирээрээ. Амар гоё амар наастай хэмжээ. Манай эхнэр нөгөө нэг тэгэхээр Монгол улсын их сургууль сурдаг оюутан байхгүй одоо энэ жил төгсдөөд өнгөрсөн жил мөйсөн шилдэг оюутан болоо тэгээд танилаахгүй явцсан байсан. Тэр хооронд нь ирээд би эхнэр би охинтойгоо хойлохна байсан чи ингээд тийм хүмүүс ирээ гараа явсан чи бүр сэтгэл хөдлөлтсөн. Бас тун тий хоргон бас давгүй байлээ тий. Тэгээд ер нь бол давгүй. Гэхдээ охиныхоо бэлгийг би идсэн л дээ. Охин ч угаасаа жоохон байсан хэрэг байсан тий. Энэ жил яг өгнөө Жоннгийнхан даандаж ирэхэд баярлсан шүү. Энэ жил дахиад ирээрээ. Охиндоо өгнө шүү гэж байгаа шүү. Дэлгэхтэйгээ ирээрээ. Харин тийм юм айгүй их явагддаг гэсэн манайд ирдгүү шүү дээ ерөөсөө байхгүй. Тэгэхээр энэ жил манай телевизээс бас нэг юу яаж байгаа л та бас ингээд яг энийг бас задлчих. Араа өвлийн үг орж ирэх юм шиг. Юу гинэндээ сууж яа. Зүг. Гэхдээ ер нь бэлгийн дургуун өнгөж байхгүй шүү дээ тийм. Бэлэг байгаа юм боч. Бэлэг харин дараа танарт авчиж өгнө л та. Үнгүй юм чин дургуун өнгөж байна. Үнгүй юм нуусгүй шүү дээ. Бэлэг гэдэг чи айгүй нэг тийм санаа яац юм нөө яг л за тэр хүнд үгийгэл нөө зориулсан болохоор тэр нөгөө энерги нэлээ хүчтэй юм шиг байна. Юу ч хийсэн хүн амар их баярлдаг шүү дээ тий. Мэдхгүй бэлгэнүүд ирсэн аюугаа нэг гинтийн бэлэг тий. Одоо ингээд яг тэр тал дээр би амар муу байхгүй. Тийм хүн романтик сэтгэлгээ дээр байхгүй. Манай эхнэрстэй аюу сайн. Шинэ жил минлэрстэй яг хэрэгтэй яг бат гэл бэлгэлээ шүү дээ. Тэгэл хоб гэл нээнгүүт юм яг хэрэгтэй байсан нөгөө нэг толгомдж исэн юм байгаа юм шиг. Гэхдээ ер нь жоохон ирчүүд тийм байдаг гэж магадгүй юм. Би л ингээд нөгөө нэг амар юм сюрприз ярих туфтаа. Тэгээд нөгөө ерөөсөө нэг бодог байж хэлнэ. Эсвэл тэгтээ нэг заавал юм худалдаад аваад өгч гэдэг юм уу тийм биш гэсэн нэг юм өөрөө хийж мэгээ тийм дэлгэх дуртай байхгүй. Тэгээ нөгөө нэг өөрөө бэлэг хүн өгнө штэ тий. Тэгэхээр нөгөө аваад баярлж байгаа хүн харахаараа өөрөө тэнцээс кайф амар тэндээс амар кайф авдаг тий. Ерөөсөө яг тэгээд байхгүй. Ер нь бол их эмгтээчүүд л тийм баха. Тэгээд нөгөө нэг эсвэл заримдаа бас ингэж бодож байна. Хүн надад бэлэг өгөөсэй гэж хүсдэг штэ тий. Мэдээж бэлэг авмаар л байгаа. Тэнгүүд өгөхөөрөө яг өөрөө нэг тийм авч байгаа ч юм шиг тийм юу болдог ч гэдэг юм. Яг жоохон сонирхол ойлголттой. Гэхдээ яг тэр нөөний аваад баярлж байгаа хүнийг харахаараа яг тийм өөрөө бас авч байгаа юм шиг болж баярлдаг. Энэ сонир шүү. Гоё юм аа. Гоё ба. За тэгээд би бол бэлэг өгтөө ч юм уу, сонгохдоо ч юм уу, бэлтгэхдээ ч юм уу. Чаатаа нэр. Таарах уу. Танаа эхнэр одоо нэрээ. Гэхдээ яг нэг дутуу-дутуугаа нөхөөл ингээл те. Манай их тийм гоё. Би болохоор жоохон ингээл тэгэл дутуу-дутуугаа нөхөөл битээр ингээд нийлээл нэг юм болдог. Магадгүй чиний тэр тийм нэг тийм жоохон тийм нэг тийм романтик биш гэхэрч одоо жоохон ийм гэхэрч хөлөө талруу орно шүү дээ. Яа тийм би чи харин ч үйл малгай өмсдөө шүү. Тэр нь бас илээ их нөгөө нэг танаа эхнэрийг бас те татдаг байж магадгүй ш. Хүн чинь нэг тийм жоохон нэг те хоёлаа фуп гэд нийлчихвэж нэг жоохон ингээд ахаараа нэг сонирхолтой байдаг шүү дээ. Тийм байдаг гэж бас магадгүй. Гоё тийм гоё шүү дээ. За тэгэхээр үзэгчтэй бас та бүхэн анзаарч байгаа хаа өнөөдөр бас манай гэрт бас хоёр ер нь шал өөр хоёр үзэл бодлоо шал хоёр өөр хүмүүс ирсэн. Гэхдээ яаж ч утсан эрэхтэй эмэгтэй шал өөр хоёр хүн байгаа юм чи. За тэгээд бас дуулдаг стил жанрын хувьд ч бас өөр байгаа. Сарааны хувьд ч өөр байгаа тийм. Тэгэхээр бас энэ хоёр хүн байна. Голд нь ингээд нэг асуулт асуухаар бас энэ хоёроос бас шал өөр өнцгөөс нь хариулах тийм бас одоо болох юм болов гэж бодсны үндсэн дээрээс өнөөдөр бас хоёр ирсэн юм аа. Баярынхаа дугаараас илүү амар зөв ирсэн юм шүү харин ч. Тий. Гэтэ ер нь бол ингэж боддоч би нөө дэлхийд дээр хүн болгон дахин давтагчгүй, дэлхийд дээр юм болгон дахин давтагчгүй. Цасан ширхэг хүртэл өөр хэлбэртэй байдаг шүү дээ. Нэг л байдаггүй байдаг тий. Тийм болохоор тэгж бод. Одоо чи нэг номыг ингээл 10 хүн уншлаа гэхэд 10-аа өөр юм ярьдаг байхгүй. Энэ номноос юу ойлгох вэ гэхэд 10 өөр юм тэнд ярьж идэг. Тэгэхээр угаасаа ингэж бит хоёр ч бай, бит хоёр биш ч бай бас л өөр хийсэн. Гэхдээ би житэй урднаас нэг шинэ жилээр нийтээ хоёлоо цасны юм дээр нэг амар хөвжөлтэй байдаг штэ айгу сонио. дээр хамт ороод идэв шүү. Дээр л нэг жижиг хотоор айгу дээр шүү. 5 жилийн өмнө тий. Тийм штэ 4-5 жилийн өмнө бид нэг цанийн бац дээр тий. Болгож мөн. Тийм ярилцлагын нэвтрүүлэг. Ярилцлагын нэвтрүүлэгт бол анх удаа орж. Бокс шоунд дөрөв. Тийм. Анх
одоо орж байгаа юм байна тий. За тэгэхээр бас бид хоёрын голд бас нэг зүйлийг бас асуумаар байна л да. Тэгэхээр яг хоёрынхоо л үзэл хоёр өөрсдийнхөө л үзэл бодлоор сайхан хариулаарай. Ер нь хоёрын хувьд яг Монгол за одоо жигээс асууя л да. Монгол эмэгтэй хүн гэж яг ямар эмэгтэй хүнийг өөрөө хэлэх вэ? Юу гэж бодож явдаг вэ? Наарагийн үед эсрэгээр Монгол ирэх хүн гэж ямар ирэх хүнийг хэлэх вэ? Яг энийг сайхан тодорхойлоод хэлээч өөрсдийнхөө л үзэл бодлоо. Монгол эмэгтэй хүн гэхээр л одоо юу гэдэг юм Монгол гэхээр л би нэг тийм амар дээл өмсөөл те амар ингээл характер төрөөл те тэрийг заавал тэгжиж Монгол эмэгтэй хүн болно гэж би бол хэлэхгүй. Монгол эмэгтэй хүн гэдэг бол дотоод мөн чанартай те Монгол одоо ёс ахуйгаа хайрладаг, ёс заншлаа мэддэг, ёс заншлаа даган биелүүлэхийг хичээдэг. Гэхдээ заавал биелүүлэх албатай тэр бол тийм хууль журам бай гаргажуулсан шал тэнэг болж штэ. Тийм биш аа. Тэгээд ямар ч сан тэгээ Монгол ахуйгаа хүндэлдэг. Монгол хүмүүсээ хүндэлдэг. Монголоо гэсэн сэтгэлтэй байхад л тэгээд дээрэс нь Монгол цустай байхад л тийм Монгол эмэгтэй хүн. Монголоо гэсэн сэтгэлтэй байхад тийм Монгол эмэгтэй болж шин. Гэж боддог. Тэрнээс нэг амар илүү цензуур тавиад Монгол эмэгтэй хүн гэдэг чинь Монгол гутал өмсөө, дээл өмсөөд үстэй ингэж янзлаад унтаа. Тийм бол биш ээ. Гэ өнөөдөр ингээд төрөөд ирсэн бодмохгүй байж байгаа. Зүгээр л яг Монгол тийм нэг өөрийн гэсэн сэтгэлтэй л байх юм бол тийм Монголоо гисэн сэтгэл гэж. Монголоо гисэн сэтгэлтэй эмэгтэй бол Монгол эр хүнээ хайрлана. Монгол ахуйгаа хайрлана. Яг миний хэлчихсэн хэлсэн гэдэг байна. Хүүхдээ хайрлана. Тийм хүн багт л ерөөсөө тэр бол монголжингоо эмэгтэй байхгүй. Тийм монголчингоо юм ингэж одоо. Би гэхдээ ингэж бод. Би ерөөсөө ямар ч хэлсэн би Монгол эрэгтэй хүнтэй суун гэж бод. Тэгтээ ч тэгэхгүй нь урлагийн дотроос бас л хэцүү аа. Тэчүүд бас хэцүү байгаа шүү. Ерөөсөө заавал Монгол эрэгтэй хүнтэй суун гэж боддог. Тэгээд тэр эрэгтэй хүнийг л одоо жинхэнэ Монгол хүн л гэж би бодно. Тийм. Гэхдээ яг ямар эрх хүн өөрөөсөө яг Монгол эрх хүн байна. Яг нөгөө нэг юу яадаг штэ одоо жишээлбэл нөгөө нэг Канадаар гардаг штэ одоо нөгөө нэг докторч аваргын аав нөгөө нэг ингээл гэрээ өрөөл ээжигээ суулгаад тэр яг тэр нөгөө нэг гэрээ өрөөд ээжигээ суулгаад явж байгаа тэр дүрс нь болохоор ингээд нөгөө ерөөсө тэр чигээрэл амьдралыг амар үүрэх чадвартай тий амьдралд амар ингэж нөгөө нэг эзэн байж чадах тий тэрийг л яг харсан. Тэгэхээс тэр гэрээ өрөөд ээжигээ үүрж байгаадаа гол нь биш. Тийм бярандаа гол нь хамгийн гол нь бүх зүйлийг л ингээд би ингээд алган дээрээ аваад явж чаднаа л гэсэн тийм л ир хүн л одоо яг Монгол ир хүн юм шиг санагддаг л да. Нуруутай. Тийм ноён нуруутай. Тэгээд ер нь тийм штэ. Үзийдэх. Энийг тэгээд би ч өөрөө ер нь ийм их нэг тийм хүмүүс тэгдэж штэ. Нэг цоглон моглог гэл ингээл галзуу малцаа гэл. Би ч өөрөө их яриа хөрөөтэй ийм болохоор нөгөө миний найз залуу маань бас айгу тийм дарга хүн байдаг л та. Дууцаатай тэгтээ амар юм голыг олж хэлдэг нэг дугаархаараа. Тэгээд тийг болгонд нь нэрэ гэж боддог. Вау гэтэл голыг ч олж хэлдэг шүү дээ. Тэгэхээр яг ер нь тэгэл анзаараад хахад тэгэл Монгол ир хүн гэдэг чинь тэгэл нэрэл ийм л байдаг даа гэсэн одоо тэр одоо юу гэдэг өнөр гэх юм уу тэр шинж төрхий тэр хүнээс айгу олж харж идэг болохоор ямар ч байсан Монгол ир хүнтэй суун гэж боддог та. Энэ нөгөө ингээд 100хан дээр ингээд тавьчихаар тий нөгөө одоо шинэ жилийн бэлэг хийх өглөө шинэ жил биш дээ. Энд чинь нөгөө Крисмас 100 сар юм тий. Есүсийн мэндэлсэн өдөр юу шүү дээ тий. Тийм энэ дээр нэг юм ажиллагдсан шүү дээ. Зургатаар ингээд реклам үзчихсэн чинь тэгчихлээ. Реклам хийсэн чинь хоо Merry Christmas гэж хэлээ. Маргааны хоёр бэрийг хоорондоо холиодох шүү. 12 сарын 31-нд над руу хүн залгасан. Merry Christmas гэдэг байхгүй. Тийм. Би гах наа чи юу гэсэн үг шинэ жилийн мэнд хүргэе гэж байгаа юм биш үү? Гэхдээ эн чинь Есүсийн мэндэлсэн төрсөн өдөр буюу 12 сарын 25-ны Христийн одоо Христийн шашны шүтлэгтэй хүмүүсийн баяраар хэрэгэлдэг тэр мэндчилгээний үгийг чи шинэ жилдээ холиод хэлээд шүү дээ. Манайхан бас албан ёсны сурталчилгаа ч юм албан байгууллагын тийм юм дээр бас нэг хэрэглээд ах шиг байдээ. Тэгээд хүмүүсээ Merry Christmas гэдэг чинь шинэ жилийн мэнд хүргэе гэсэн үг шүү. Биш үү гэж. Өөр баяр шүү. Гэхдээ юу штэ. Хүмүүсийн баяр шүү.
Надад биш жил ингээд энэ айгүй анхааралтай айгүй өөр юм байна. ер нь шинэ жилийг Монголд тэмдэглэх амар гоё. Хамгийн гоё нь. Тэгээд нэг гадаад болохоор нэг хот мот нь бол айгүй гоё олно л та. Нэг Christmas-аас өмнө бол ингээл амар эмчгтэйхэн ганган болол тэл. Тэр нь өнгөрөнгөт ялмалт баг байхгүй болол гэрэл тэр юм авчдаг байхгүй. Тэгэхээр би бодод тийм Монголдоо шинэ жилээ тэмдэглэж Монголдоо өөрийнхөө хайртай хүмүүсээ найз нөхдөдтэйгөө Монголд телевизээ үзээ тэр чинь уур амьсгал бүх юм шал өөрөөгөө юм чинь. Тий. Тэгээ 12 цаг өнгөрөнгөө шампанское бодлоо тий. За бууз гарсан байна. За бууз тий байгаа. Ээж ихтер бөм битмээ иднэ. Яг үсээ. Тэг би амар идэж уугаадах шиг тий. Зүгээр хайртай айл дэрсэн. Идэж ууж байгаа шүү дээ. Юу яаж байгаа шүү дээ. Та хоёрт л зориулж ширээ зассан байгаа. Найз тэгэхээр ч одоо энэ чинь сайхан идэж уу чөлөөтэй. Санаа гэж зовт гэдэг дээ. Манай чи тэр амьс таалагдж байгаа бол бэлгэлчээ. Тий. Гэртээ хүүхдээр аваачаад бас. Тий яг байна. Хөөрхөн юм. Бууз бол идэн үсттэй. За тэгвэл чи одоо утахгүй. Дахиад хүүхд талах юм байна да. Үгүй дараагийн хүүхдийг хараа. Үгүй дараагийн хүүхдийг төлөвлөө бид нэг хүүхдийг төлөвлөдөг шүү дээ. Чинь төлөвлөх биш. Зүгээр танаасаа ингээд жам ишнийхээ дагуу байвал илүү гоё санагдав. Дараагийн хүүхдийг бол ингээд ер нь бол би бол ингээд гоё тэрсгэн ойрхон олон хүүхдтэй болохыг аягүй хүсдэг. Тийм. Батар аим сайн байна. Батараас түгээрсэн. Юу гэсэн үг Батар сайн мэн гэсэн. Хамгаалт сайн гэсэн үг. Энийг эрчүүд мэдлээ айлтгал гэдэг. За. Гэхдээ ер нь тийштэй. Нэг хүүхэдтэй очих юм бол яг хаа эхнэр нь сайхан хүүхдэд хараад тэгээ өсөж том болол байх юм чи гяс ойрхон байвал зүгээр юм шүү. Би бол тийж байна. Нэг төрөл араас нь сайхан бүгдээ тийм чи. Цуулаад гайгүй тэгээ хүүхд чинь гайгүй юм биш үү? Би төрхийг өстэй амар юм боо хүмүүс амар юм яриад. И бүх ясан салдаг эрэхтэй нөхөр нь ухаан алдаж дундуур би л ухаан алдаж унаагүй. Жаажад байсан уу? Байлгүй бичлэг хийсэн шүү дээ. Ой ямар мундаг юм бэ? За. Надад болохоор тийм амар хэцүү санагдаагүй. Амар өрөвдөж байгаа. Юу нь хэцүү санагдсан бэхээр төрхийн өмнөх өвтгөл өстэй. Юу болдог бол өмнөөс нь өвдөөд гэж санагдаад байна. Тэрнээс ш яг төрөхөд бол тэгээд айгүй шүү. Өвдгийн нөхөр нь өвдөж өгөө төрхийн ихнэр нь хийдэг бол одоо болж л байна. Хүн эмэгтэй хүн болгох хүсдэг биш үү? Одоо л өсдөг юм бохоо. Жигийн ихнэр нь оюутан гэдгсэн тий. Тэгээ жи ингээд хүүхдийн харж байгаа. Тэр чи одоо бас хүүхэд харна гэдэг чи бас том асуудал шүү тий. Том ажил. Имээ орж байгаа. За. Имээ удаа бас баярлалаа. Хүүхэд харж өгөө гэдэг чи тий. Имээ өөд өстой аминд ордог байхгүй юу? Урд нь тэгээд манай ээж хардаг байсан бас мөнхөө ихчгээд манаас найзын манай ээж үдээ тэр харж өгдөг байсан. Тэгээд юм янз бүрийн хүн хардаг байсан дөө. Тэгээд би ажилдаа ихнэр оюутан болох чинь тэгээд гарч ирээд байгаа юм. Одоо тэгэл одоо бас гэртээ имээ өөтэйг зуралдаад байж байгаа да. Аав нь байхгүй ингээд чидэг. Ер нь бол тийм би ч ингэж бодох байхгүй. Манайс нь 5 хүүхэдтэй. Тэгээ манайх чинь олоолаа мөртлөө амар ойрхон зайтай. Бараг хамгийн хоол нь гэхэд 2 насны зайтай. Тэр чинь бүгдээр том болонгууд амар дэрсэн. Тэгээ бид нэрийг жоохон бахад цэцэрлэг биш дээ. Цэцэрлэг гэж мэддэг байсан гинэ хүмүүс. Тэгээ одоо болохоор бид нар том болцсон. Амар гоё байгаа хгүй. Ингээд нэг амар хол зайтай болоостай. Тэгээ би тэрнээс үүдээд харахаар ер нь хүүхдүүд нь ойрхон тэгэл их гоё юм байна гэж бодсон. Боддгийн Би бас яг одоо манай хүүхдээс хин чигийн хүүхэд 1 насаар би ч бас жоох хүүхдтэй. Тэгээд хүүхэд харна гэдэг бас том асуудал болчихлоо. Тэгээд яг тэр зовлонг ойлгочихлоо юм л харин хөвчлөлтэй байдаг шүү дээ. Хүүхэд харахаас зүгээр саваад шүү дээ. Тэгээд өөрөө харахч гоё л да. Тэгээд өөрөө ажилдаа эхнэр ажилдаа очихно хүүхэд харах хөнгө олцохоор л жаа. Тэр хэвчээ харин. Тэгээд тэрийг яаж зохицуулж нас дуршлаг авах гээд байхгүй. Харин тэгээд эмээ өө гэдэг асуудал байгаа. Эмээ өөтэйгөө угаасаа хамт амьдарч байгаа. Би тийм багтаар. Танаа ээж аав эсвэл чи
Чиний имээ. Үгүй манай эхнэрийн имээ өө. За. Тэгээ харж байгаа. Гэтэ ер нь яг Манай ингэдэг юм имээ шүү. өөс ялгаа байхгүй. Манай дундаа. Жи ер нь ийм байт юм шүү. Би ингэж айгүй сонсдог л даа. Ер нь жишээлбэл би хүүхдтэй болвол манай ээж хоёр имээ болно шүү дээ. Тэгэхээр нөхрийн одоо ээж интернэстэй имээ олно шүү дээ. Тэнгүүт ингэдэг гэж байгаа. Хүүгийн хүүхд болохоор нэг тэгж их хардггүй гинэ. Тэгээ яг өөрийнх нь охиноос гарсан хүүхдийг бол тест амар юу аж тулж бүр ингэж харж марж яадаг гинлээ. Манай ээж мэж уусна амар сайн шүү дээ. Тийм үү. Тэгээд амралтын өдөр бол баг шахуу ирнэ. Охин авахгүй санаад байна. Тэсэн багтаа. Манай ээж айгүй хардаг ус. Бид нарыг чинь бол яста баг яг нөө жоохон бахт ээж жүжигчэндээ л бас амар хажилтаа. Тэгээд нөгөө нэг имэйл жинхэнэ өстэй имээ өвөө хоёрлаа. Тэгэл тэгтийн жоохон том болол 10 жил тарна. Бас шин бацаж ирсэн гэл амар гэдэг. Нэг бид нар ч бас ингээл амьдрал юм чи янз бүрийн муудалт сайдл цуй гарна шин. Одоо яста бас бацаж өсгчээд одоо ингэж хэллээ гээл тэгдэг аахгүй. Би нэрээ нэг телевизээр гарч байгаа завшаанаа ашиглаад имээдээ минь төрөх чи идэх үү. Сайн ингэж харах юм яа. За ингэж өөрхий нөгөө нэг ийм байд юм лээ. Би ч одоо 3 имээтэй хүн л дээ. Тий. Тэгээ нэг нь болохоор миний яг ээжийн төрсөн ээж, аавын төрсөн ээж, нөгөөх нь болохоор яг бид нарыг бүр өсгсөн. Имээ минь гэдэг байхгүй өмнө Говь аймгийн цогццын сумын хүн байгаа юм. Тэгээ имээгээ бас айгүй их мэдээж баг яг үнэхээр нөгөө өсгсөн юм болохоор нөгөө хоёр имээгээс илүү хайртай байхгүй. Нөгөө хоёр имээгээ бодоол байсан. Очлаарай гэж. Тэгээд тэр имээдээ минь төргий шинэ оны баярын минь төргий тэгээд имээдээ хайртай шүү. Тэгээд өдөө болтол өсгөж бас юм бацж ирсэн баярлалаа гэж. Имээ хүүхдүүд байдаг те. Би имээ хүүхд биш шүү дээ. За. Намайг чинь жоохон бага дандаа цэрэг хардаг байсан шүү дээ. Цэрэг. Манай аав чинь цэрэгийн хүн байсан тэгээд. Тэгэл цэргүүд нь ирж намайг хардаг. Тэгэл гэртээ ингээд систем чихэн баас шээсэн цэргээр дацалдаг байсан юм шиг байлаа. Тэгээд одоо нэг цэрэг ахуус нь хамт ахуус нь зураг байдیں۔ Бүр багын. Би нэрийг буруу санджиж магадгүй амар санаа гэдэг шиг санагдаад байна. Нэг ах байдаг байсан. Намаа би тэгэхэд нөө жоох хөдлөхөөр амьдралаас санахгүй шүү дээ. Шар хатанд ямар ч гэсэн нэг тийм 5 хантай гэрт өртсөн зуухтай тийм газар л манайх амьдрдаг байсан. Тэгээд тэгэхэд л ирж хардаг байсан нэг ах байдаг. Тэр одоо ах маань одоо хаана юу хийж явах тий сайн мэдэхгүй. Үзчихвэл ингээд мангар минь төрөө юм. Явчаага шүү. Тэгэл тэгэл том болоод цэцэрлэг мэсэгт ороод ирсэн чинь үр хангаан цэргийн анги руу тэр үчнээс социализм үе чинь цэргийн хүмүүсийг гэрийнхэн дагаал нүүдэг байсан шүү дээ. Цэргийн ангид очсон. Би Казаранд амьдардаг байсан шүү дээ. Юу гагаад гэр хинчээ гэр байгаа л та. Тэгсэн гэртээ амьдрахгүй цэрэг жижиг юм галын цэргийн хувцас асуудал байсан. Цэргийн амьдрал мангар дуртай. Тэгээ цэргүүдийг дагаал хамгийн жигсаалын хамгийн ард галын цэргийн юм уу жоох хог талхаа. Тэгэл цэргийн хоолнд хамт ороод Казаранд цэрэг ах нартай хамт хонж моноо. Иймээс тэгэл том болоод ирэнгүүт нөгөө нэг гэртээ төгжүүлдэг гэж. Тэгээд гэртээ төгжүүлж ирсэн дээ. Сонирхолтой байдаг багтаа. Тэгээд чи өөрөө цэрэгт явсан уу? Яваг штэ. Тэгээд цэрэгт явах амьдралын боломж олдог гэж надаа. Ээжтэй ойлгох нь амьдрдаг байсан. Тэгээд би яваад өгчүүд ээж тэгээд ганцаараа удаа штэ. Тэгээд би нөгөө нэг боломж олцсон бол би бидтэй ээжээс явъя зөндөө гоожсэн тэгээд. Би ингэж бодсон. Цэрэгт явсан эрэгтэй хүн арай их нөгөө нэг ийм хаттай байдаг байх гэж бодоод идэв шүү дээ. Тэгээд айгүй их нэг тэгдэгсэн нэг хэсэг. Миний нөхөр болох хүн бол хоёр л одоо зэлийг хангасан байхад бол би 10 20 гихгүй. Юу ингэж тэгэхээр энэ цэрэгт явсан байх хэвээр нөгөө тамхи татдаг байх хэвээр. За сонссон байлгүй те тэгээд. Тэгээ одоо манай хүн яг тийм л дээ гэж тэр хүн олж авсан. Хөө ер нь гэхдээ ямар хүн хүсэж мөрөөддөг яг л тийм хүнээ л хүнтэй л учирдаг юм шиг санагдаад байна. Тэгээ шүү дээ чинь хүсэж мөрөөж байгаа юм чи. Харин. Юу хоёр нь бие биенийг хэдий хугацаанд юу мэдэх вэ? Анх юу ямар дуугаар зүгээр ер нь бол ингээд мэдэх вэ? Дуу дуулдаг те дуучин нараад рэпер чигээд би яг бүр нэг аа. Тийм шүү дээ тий яг үнэ. Амьдралгаа энэ бол тийм хүн гэдэг хүн талаас нь ч юм уу. Ямар сандал аав болсон өнөөдөр бичээ. Ерөөсөө те. Би тэр талаас нь асуугаагүй нөө уран бүтээлч чинь ингээд нөө бие бинийгээ бүр ингээд анхнаас нь ингээд уран бүтээл гаргахад мэдээл ингээд те. Тэгсэн мөртлөө ингээд сонсоод яваад идэг гэсэн те. Хэрвээ нэг студ продакшн ч юм уу эсвэл тойр ингээд
нэг хамтдаа Крисмсийн дуу ч юм уу шинэ жилийн дуу ингээд хийгээч гэх юм бол хоёр нь хийх үү? Хийхгүй. Хийхгүй гинэ. Наад маш хүн ярьж байгаа. Шинэ жилийн шинэ жилийн дуу хийгээч гэдэг талаар. Шинэ жилийн дуу Жиг зохихгүй хамгийн гол нь. Гэхдээ надад зохихгүй даа гол нь за би хий гэж бодъё те. Шинэ жилийн дуу хий. Гэсэн чинь за шинэ жилийн юуны талаар дуу надад энэ урдны дуус хэдэн үлдээгээгүй шүү дээ. Зул сарын талаар хүртэл дууцсан байгаа. Шинэ жилийн сэдвүүд дуусаад ирсэнгүүт зул сарын талаар те. Одоо Есүсийн мэдсэн төрсүүдийн баярын талаар дууцсан ба. Сэдвүүд өгнө юу болох вэ? Тэгэхээр шинэ жилийн дууны талаар маш олон дуунууд гараад л одоо шинэ жилийн бугын дуулж байна. Тэр орж байгаа цасын дуулж байна гэж сэдв гаргаад тий. Зөндөөд. Тэгэхээр чи өөрийнхөө дууны сэдвүүдийг ер нь ихэвчлэн яг одоо нийгмээсээ л авж байгаа харагдтыг өөр бас нэг сонин содон зүйлээс одоо ажиглаж авсан ч гэдэг юм уу. За тэрний талаар би дуулан даа гэдэг гэсэн нэг тийм бодол тийм байна уу? Нөө уржигдэр усанд орж байгаа нэг дуу зохиоцсон шүү дээ. Баяндаа ингээд толгой болгоцоо стейк чүлсэн шүршүр тавцсан зогсож байсан. Шууд дагаад үг орж ирээд өглөө сонирхоо. За тийм. Тэр болохоор юу вэ гэдэг нэртэй дуу хий гэж би бодоод байна. За юу вэ юмгүй юу вэ юмтай гэж хоёр бодтой. За. Юутай юугүй байхад тэ сонирм биш тэ. Ахилтан тийм хоёр бод. Ер нь гэхдээ энэ яг юм уран бүтээлийн санаанууд айгу сонин үед орж ирсэн. Тэгээд юу юмгүй гэдэг бадгийг уншчих уу? За. За одоо бууцаа гэдэг. Надад жигээ би нөгөө нэг дуугүй явхаар дөнгөө юм шиг дуутай явхаар өнгөрөө юм шиг дундуур нь явсаар залхаж гүйцлээ. Тэр дууны надад тэр яг энэ хэсэг надад айгүй их таалагдсан л да. Яг л зөв яг олоод хэлж чинь дүүд гэдэг дуу шүү дээ. дүүд гэдэг юм байна. Гэтэ ер нь бол тийм шүү дээ. Манайхан яг тийм үзэл бодолтой байдаг байхгүй. Энэ дараахан байгаа хүнийг болохоор тий яг дээрлэх гэлээ. Эсвэл нэг жоохон ингээл нэг би ч одоо айгүй их тэгж хэлсэн. Ингээл нэг одоо жоохон инээгээл юм юм ярьчингууд чинь энэ нэг гэлтэй хүмүүсийн ер нь жоохон хандлага нас жоохон тийм байт юм шиг байна. Би нэгтэй рэп мэп яваад яг зүгээр. Зүгээр л үгүй дуусчихад тий. Хүний хөдөлмөрийг шулах бизнесийн хоббигүү, олон шагнал авах сайд даргын лоббигүү, хамууд дундаа хайрамч хоёр нүртэй зомбигүү, төрөвчээрээ бол бусдаас том бигүү, гэсэн хэдийч тэдний дэргэд би тоомжиргүү, үргэлж өөрөөрөө байдаг тул болгоомжилхөө, энэ хараал эдсэн рэпийг олон жилхөө, зарим гаруу зам таглаж гололж суув, эхлээд ийлдэгээр замаас холдооч гэж гуйв, сонсох шинжгүй болохоор элдвээр цолуулж би хөө, ийм зүйлстэй таарахгүй байх боломжгүй, иймэрхүү амьдрч байна нэрээ тоглоомч үгүй гинэ. Яг дараагийн юмтай гэдэг нэг бат гэнэ. Юмгүй. Нэг тэгээс энийг тэгээд утахгүй тэгээд болгож дуу гаргаж магадгүй ч магадгүй. Ингээ бичсэн зөндөө юм энэ утсан дээр байж. Ер нь тэгдэг те. Шууд толгоноос явцдаг. Тэгээ мартахгүй тул утсан дээр нэлээд авчдаг байхгүй. Тэгээд дуу болгодог юм дөө. Дуу болгоо одоо өчнөө гоё шүлгүүд байгаас шүлэг чинь тийм янз бүрийн тийм үгнүүд байгаа. Тэг гоё муухайг нь биелж өгдөг. Тэгээ энэ одоо бас ингээ дуу болоо гарахад бол бас л гоё сонсогдсон шүү дээ. Давгүй байна. Давгүй байна. Тэгээ сонсон хүмүүс өгнөхөөс шүү. Гаргасан дээрээ. Юу байна гэж хүмүүс айгүйх мэдлээ шүү дээ. Нэгч гээд байгаа ч юм шиг. Юу байна гэдэг. Би өөрөө ч тэгж мэдлдэг л дээ. Эсэм дээр бол яг нэг сонин сайхан мэдээ юу байна гэсэн үг шүү дээ. Тэр нь явсаар байгаад юу байна болсон. Тэрэнд нь зориулаад юу байна гэхээр за юмтай юу байна гэхээр юмгүй гэдэг юм хоёр юмар нь хийчих зүгээр юм байна да. Дахилт нь яг тийм юу байна гэхээр юм байна. Чи яг юуг сонирхож байна гэж. Одоо тийм юу байна гэдэг чи явсаар байгаа соосаа гэдэг болсон шүү дээ. Соосаа. Манай тоорд за соосаа. Сайн сайхан уу? Гэсэн шүү дээ. За босоо хэлэх үү? Тийм би амар идэж ууж байна те. Зүгээр жайлт ирсэн. Угаасаа идэж уудаг л таа. Юу тэгээд айлд ирэл тухайн тэр хүндээ бэлдсэн юм сайхан идэж уугаад те. Ингээ гаруул тэр айлт л илүү бас гоё кайфтай шүү дээ. Тэгэхээр чи нэгээд идэж уухгүй болохоор нөгөө айлт чи болооч байгаа юм уу? Яг тийм төрчихгүй. Би бас тэгж бодд ингээл айлд орохоо. Айлд орчоод нөө амсгүй ингээл гараа авчих бас юм болчих болов гэл те. Айлд орчоод нөө Өөрөө яг ирсэн зочдтой ариг тавихгүй. Манай өмнө нь пив тавьдаг байсан. Тэгээд одоохондоо пив уудаг хүмүүс ирэхгүйгээд. Өмнө нь бол бид нэг пив тавьдаг байсан юм аа. Уудгүйг сонсоо тавиагүй болоо. Тэгээд бас Чи нараа хоёрч уудгүй юм байлээ. Тийм үү? Хаад болч юм уу? Яадаг харсаа юм одоо.
Одоо шинэ жилээр гадуур дотор юу нэлээ явж гин үү? Яаж гин? Байхгүй шүү. Дараа бол явж байгаа юм. Дараа яваад ийж. Нарч намаа өдөр шинэ жилийн дуутаа явуул шүү дээ. Одоо юу аа? Би шинэ жилээр очиод юу дуулах юм? Харин тийм ээ бас нэг тийм оюутнууд яг таны дуу үнэхээр сонсомоор байна тэр ихээр очиж байгаа юм тэгэл. Өө тэгээд шинэ жилээр яг шинэ жилийн дуу дуулна гэсэн юм байхгүй шүү. Тийм тийм. Гэхдээ би ч тэгээ шинэ жилийн дуу угаас байхгүй юу шүү дээ. Тэгээд сүүл гарсан юуны төлөө дуу тэрийгээ дуулж байгаа. Миний утгыг наадад үтэйгээч тэрийгээ дуулж байгаа. Тэгээд зарим газар нь тэгээд хожаа мужааг өөрсдөө дуулна гэж захиад. Тэгээд тэрийг дуулж байгаа. Сонсохыг хүсээд байвал тэгээд дуулаад өгчтэй. Түүмээ гэдэг дуу. Тэр мэтлэр иймэрхүү минутэл явчих. Баяраа. Энэ шинэ жилийн баярын меню. Хийлгүүл яцсан даа. Шинэ жилээр болохоор моо тэр үед нэг дээрийг тийм амар хит оны хүн юм бэ те. Нөө 9 онд нэг дуэт байлгийн нэвтрүүлэлт авахтаа Beyoncé-ийн Single Ladies-ийг дуусан чи тэрийг аягих захиалдаг шинэ жилээр тэр зугаад болоод. Тэгээ ер нь бол Beyoncé шиг ингэж байгаа болохгүй. би яг хөдөө тэгэл аль болох тэгэл бас юугээл шонгийн мочиг зогсчод болно гэж яахгүй шүү дээ. Угаасаа тэгээд ер нь шинэ жилийн арга хэмжээнд дээр очих гол зорилго нь бол тэр хүмүүсийг тэгээ илүү их гоё халуун дулаан уур амьсгал бий болгох тэг жоохон дөргиох ч гэдэг юм уу тийм байдаг болохоор тэгэл очиад тэгэл дөргөн шүү дээ. Яа зөв байхгүй. Хин бол охиндоо бас зөвөр дуу гаргахгүй. Яг одоо си үзсэн. Тэгээ юуны төлөө гэдэг дуу хоёрдугаар яг охиндоо зөвлөлт бүтэн дуу одоогоор алах. Тэгээ би ийм дуу гаргахгүй гэж худлаа ярьж чадахгүй. Гаргаж магадгүй гарч тий хаа. Байдласаа тэр үеийн тэнгэр мэдээж тэний миний заяа мэднэ гэж. Рэперчүүд над бас нэг арай өөр санагдаад ирэх юм аа. Хэлж байгаа тэр дууны сэдв. За тэгээд арай л нэг арай өөр. Тэр энэ нийгэм бидний амьдарч байгаа юм арай өөр учраас миний л хараагүй юм ийг хараад хэлсэн байгаад би бас би л боддөө штэ рэперүүд илүү их нөгөө нийгэмд байгаа одоо болохгүй байгаа зүйлийг амар хурцаар шүүмжилдэг. За тэгэнгүүт нөгөө яг pop дууч болохоор айл одоо нийгэм хэцүү байгаа ч гэсэн нөгөө зөөлөлөд тэ нэг ингээд нэг юм гой сайхан юм дуулаад шиг юм уу те. Яг ийм рэперүүд чинь яагаад тэр бүтггүй байгаа зүйлийг шүүмжилдэг те тэрний талаар дуулдаг тэрний талаар рэп хийдэг вэ гэвэл рэпүүд яг тэр болохгүй бүтггүй байгаа зүйлийг голомтон дээр буцаж идэг байхгүй. Яг тэр нийгэм донд амьдарч байгаа одоо дунд давхар, доод давхар тэрнээс доош тэр бүх давхаргуудаас рэпүүд гардаг шүү дээ ер нь. Тэгэхээр яг тэр дунд орны ер нь тэр дунд буцаж байгаа хүмүүс чинь мэдээж тэр асуудал нараад дуусна. Одоо тэгээд одоо Америк рэпүүдийг хамтаад манай баян цэцгэлээ амар болсон тийм. Одоо тэр талаар туулж байгаа нэм рэпер байхгүй шүү дээ. Дандаа баян мөнгө төгөр машин тэр хүүхэн дуулаад тийм учраас Америк pop амар тэнэг болсон шүү дээ. Тэгээ яг тэрний шалтгаан ерөөсөө тийм рэпер чинь орчин тойрноос хүлээж авч байгаа тэр мэдээлэлээ бусдад түгээдэг дуугаараа яг тийм орчинд нөгөө Монголын нийгэм ямар байгаа вэ те яг тийм орчиндоо байгаа учраас рэпүүд маань яг тэр зүйлсийг л дуулж байгаа. Тэгээд манай тэ нийгмийн дийлэнх хувь нь тийм орчинд адилхан байгаа учраас тэр дууг нь ойлгож сонсож тэр хүмүүс олныг таних болж байгаа. Би л одоо тэгж дүгнэдэж шүү дээ. Тийм. Гэхдээ нөгөө нэг юу яддаг шүү дээ. Ер нь бол нөгөө хүмүүс бас уран бүтээлчийн талаар зарим нэгэн хүмүүс өрөөсгөл ойлголттой явдаг. Яа гэвэл нөгөө од болохын хүсэлэн ч гэдэг юм од болох гэж хэлдэг те. Тэгэнгүүт од ч гэдэг зарим нэг нь болохоор тэгэнгүүт нөгөө угаасаа бидний хийж байгаа ажил чинь өөрөөсөө хүмүүс зориулаад хүмүүст хүртэх гэсэн тийм одоо уран бүтээл байгаа шүү дээ те. Тэрийг хийгээд тэр нь хүнд хүрэхээр хүссэн хүсээгүй тэр хүн олдыг
танил болж идэг. Тийм үстэй. А гэтэл зөндөө олон уран бүтээл хийгээд байгаа мөртлөө зарим нь олонний танил болоогүй тийм хүмүүс бас мэдээж байгаа тий. Тэгэхээр нэг уран бүтээл нь хүрж байгаа учраас олонний танил болж идэг. А тэгэхээр эргээгээд нөгөө хүмүүс маань яг янз бүрээр ярьж эхэлдэг л дээ. Тэгтэл яг хэрвээ эдийн засагч хүмүүс эдийн засгийн ажлыг хийгээл явна тийм үстэй. Тэр чинь хин нэгэн олон түмэнд зориулаад яг ингээл нэг тий. Тэгэхээр нөгөө бидний чи ажил ил биш. Тий ил биш тий ил биш. Тэр бидний ажил чинь болохоор тэгтээ тэргүүл ингээд ил байж идэг ийм ажил болохоор хүмүүсийн нөгөө хүлээж авах хандлага нь бас одоо юу гэдэг госип нөгөө хэл тий харин тий хов живч гэдэг юм уу тий яг тийм юм дотор нөгөө өөрөө ирэхгүй ингээд нөгөө нэг орчдөг л байхгүй. За тэр яах вэ? тэгээ яг бидний ажил юм да. Би л яа тоод илдэг юм. Амар халуун биш ээ нөө. Энэ тийм бичээл олон юм ингээл янз бүрийн би л тоодг юм. Уус үнэн юм биш заа. Тэгээ ерөөсөө тоодг юм. Харин ч уусаа тэгж болдог үе байд юм а чи. Гэхдээ эмэгтэй хүн чинь арай өөр. Эмэгтэй арай өөр. Хүчтэй. Тэр баяр маярын астр өндөртэй хүмүүс өндөр хүлээж авах. Өндрөөр хүлээж авах шүү дээ. Мэдрэмжгүй юм чи тэгээд нэг тоохгүй шүү дээ. Гэсэн за. Заримдаа ч тоодгүй үе байд юм. Гэхдээ бүр ингээд тоохгүй ахын аргагүй болтол бүр ингээд тоохгүй гэж аталж хөөй гэдэг юм шиг бүр айгүй ядаргаатай байдаг байхгүй заримдаа. Тэг яг нь эмэгтэй хүн гэдэг утгаараа те юу гэдэг юм бид нар ч одоо жишээлбэл нөө нэг өөрөө одоо түрүү ярьж байсан ш нөхөр авах ш гарна гэдэг хэлсэн шүү дээ. Тэр шиг жишээл чи бол хин ч юу ч хэлжсэн. Надад хамаагүй гэл ингээл явж байгаа. Эрэгтэй хүн чинь бас дуулж байгаа дууны онцлог байхгүй. Тэд нар тэглээхэд би хариулаад өө би тгийгүү заяагүй би дуугараа хэлчих чадсан шүү дээ. Тийм боломжтой энэ хипхоп бол тий. Тэгэхээр наарын хувьд боломжгүй. би ерөөс хипхоп болдог юм шиг. Юу гэх хуцаад байгаа яг дуулдаг шүү дээ. Нэрэ дэхтэй заримдаа хипхоп яг юу нэг хипхоп артистууд чинь амар тийм attitudeтэй байдаг угаасаа тийм өөрсдийн характер болчиход тийм. Тэрүүгээр дуу гаргадаг тэр дуун дээр яг тэр юм гаргацдаг болохоор хүмүүс яг тэрднийг нэг хувийн талаас нь илүү ойлгох боломжтой. За энэ бол угаасаа юм. Тэгэхээр энэ дээр ингэж худлаа энэ худлаа ярьж байгаа энэ худлаа бичиж байгаа гэдэг юм олж мэдхэд амархан. Эдний бол хэцүү байхгүй. Яг тэр характерыг дуун дээр гаргахаас та нарыг зөвхөн тэр нэг досоод мэдрэмж инээ тэрийг дуун дээр гаргах хэрэгтэй болдог учраас эдний бас жоохон хэцүү байна. Жи рэпер хийхээс өмнө яг Монголын рэперчүүдээс хэнийг сонсдог вэ? Би Даймбайг хамтлагийн маш их сонсдог байсан. Өдөр тутам цомог, нэг чихт цомог гэдэг цомгууд нь үнэхээр гайхалтай. Тэгээд Монголд хипхопыг үүсгэн байгуулсан Даймбайг хамтлагийн MC Иргэн Тайван буюу их тайван хамслагаар бид нарыг сайхан орхилоо. Тэгээд 50 наахын хийж гүцээгүй бүхнийг гүцээ хийж одоо цааш нь дуусгахыг одоо бүр хичээж тэгж ухаав юу н өөртөө бол амлчаад байгаа. Тэгээд rest in peace амгалан 50 нөрсөг. Тэгээд ямар ч байсан Даймбайг хамтлагийн ер нь бол нэлээд фан. Даймбайг хамтлагийн нэлээд олон дуунуудаар хүмүүжсэн. MCT-гээр хүмүүжсэн. Тийм залуу да. За. Хин наар дуулахаас өмнө хэнийг сонсдог байсан бэ Монголоос? Тэгэл бүгднийг л барах шахав. Тэр үед чинь бид нар чинь жоохон бахад чинь одоо сарын агч, арин агч, алтай агч гээл те. Тэгэл хамтлаг, эмгтэй хамтлаг гэвэл юу л хийсэн шүү дээ. Одоо emotion л хийсэн шүү дээ. Тий. Ургалын бодны хамтлаг байсан. 3 хүн байгаагүй. 3 охин байсан. Ер нь бол гард ирсэн. Бүр тий, бүр бид нарыг 10 жил дахад л байсан. 10 жил дахад. Тийм. 3 охины дараа дуулж хэлсэн гэж байна. Тэглгүй яг дараа хэлэх яг. Би чинь ийм доонд сонсогдоод идэг Тийм. байсан. Тэгээ би чинь нөгөө нэг сургуулаа Японд сургуульд сурж байхдаа яг Монголда дебют хийсэн л те. Тэгээд төсөж ирээл бүр яг уран бүтээлд ороод. Тий орсон. Надад нэг ийм бодол байт юм аа. Өмнө нь бол за би камертон номин таас те. Эдрийг ингээд сонсдог байсан. Сонсгоос ч өөр яах вэ те бай өөр хамтлаг дуучид байхгүй л байсан юм чи те. Тэгээ хамтлаг дуучид ихсэх тусам нөгөө камертоны дуулдаг байсан, номин тастын тэр дуулдаг байсан те. Хурдын тэр дуулдаг байсан. Гоё хит дуу шиг дуунууд яагаад гарахгүй юм бэ? Олон одоо удаагийн тэгээ тавтал. Би ингэж хүмүүс сонсдог чанарч чаахгүй. Чи ингэж шүү дээ. Одоо энэ хамгийн ойлгомжтой. Чи мангар өсөж жоод тавган дээр ганцхан энэ бууз байлаа тий. Яг байна тий. Чи энэ буузыг аваад яг
амар амттай санагдана. Энэ бол нэгийг идэл дуусаа. Тэгэхээр тавган дээр ингээд мянган ширхэг бууз, баахан салаад боо моо. Тэгэл харахад чамд ганц нэг нь амттай санагдахгүй санагдах. Харин яг чи тэрийг задтлаа идэж чинь садтаа идснийхаа дараа өөдөнд дуугууч. Тэгэхээр нөгөө хоогоор зүрэлээд хийхэд нэг юм цаг үеийн ялгаалах ерөөсөө. Тэр үед чинь ховор байсан юм чинь. Хийсэн бүтээсэн юм үнэхээр гоё. Одоо Чингис хаан хамтлагийн одоо хаймын нэгэ дуу. Тэрний одоо яг сонсоход гоё шүү. Үг мөг нь ямар амар үг вэ те. Чихэртэй давстай амьдралын дарсыг хуваа жамталсан хосгүй амар хуваа залгисан хосгүй амар ёо тэр ямар амар яруу найраг вэ те. Одоо дууны үгийг сонсолтой. Би танаад утсан чинь чи байгаагүй залгсан чинь чи уцаас алгацсан байсан баяртай. Баяртай. Гэхдээ ер нь тийм. Олон болоод ирэхээр нэгдүгээр чанаргүй болж байна, хоёрдугаар хамгийн гол нь энэ үзэгчд сонсогчдын өөрсдийнх нь аюу том алдаа бас энд байгаа. Нэг зүйлээр юун дээр ажил татгалан болчихж байгаа байхгүй юу? Энэ тэнд шинэ жилээр ингээд дуулаад явангуут шүү дээ. Би нэг амбердэг асуулт бас ярих гэдэг л да. За би тодорхой хэмжээний үнэлгээгээр явж байгаа тийм. Зүгээр тайзан дээр гарч ирээд хагас нүцгэн гарч ирээд амаа хөдөлгөөд орцсон нэг хитэн огтуд надаас 2 юм уу 3 дахин илүү нэр явдаг. Тэгэд би тэнд хоолоо чарлуулан байран те өөрийгөө ядаран барай амьдаар дуулчаад би тэднээс 2 юм уу 3 дахин баг мөнгө авдаг. Энэ шудраг ариу явдал мөн. Энэ ариу явдал. Тэдний хамтлаг тэр дуучин ам барьдаг гэдгийг мэдсээр байж тэр хүмүүс ам барьсан чинь баярлаа гэж байгаа шиг мөнгө өгч авчих дуулуулдаг. Чи тэр хэлээ. Энэ бол үзэгчд сонсогчдын өөрсдийнх нь буруу. Ам барилтыг үзэн ядах хэрэгтэй. Бүр хүн гарч тайзан дээр ам бариуд баруун чулуун шидэ хөөгд оруулах хэрэгтэй. Зүгээр сидийг тавьд угсаас ямар ялгаа байгаа юм бэ? Зарим хамтлагууд би санаж нодлон жил наадмаар нэг эмэгтэй хамтлагаас тайзан дээр дуулж исэн чинь дундуур нь ямар юм цикком гэдэг тамга явж хөөх. Тэгээд энэ нөгөө нэг энэ балиар байдалтай үзэгчд сонсогчд маань өөрсдөө дасцсан, өөрсдөө тэрийг хөхүүлэн дэмждэг болсон. Энэ бол үзэгчд сонсогчдын өөрсдийн алдаа, өөрсдийг хүн хулигтаад, лөөврдаад, мангалтуулаад, халбаар тархийг бутгаж идээд байж байгаа нь тэрийг царайлаа. Ямар гоё юм бэ? Ястогоо ям барьлаа мөнгө авах гэж явж байна. Ястогоо ям барьлаа. Нөгөө дуулгарч байгаа газар нь өөрөө за чи ам барьсан юм чи чиний мөнгө өгөхгүй гэхэд болчих юм шүү тий. Ер нь бол тийм. Тэгээд энэ амьдаар тоглолтын талаар ч юм уу ягаад юм заавал хууль журмандаа байг гэдэг энэ хамтлаг дуучид эсвэл хамтлаг дуучдыг одоо гаргаж иж байгаа лаглаг продюсерүүд байна шүү дээ. Одоо гавьяат, мавьяат янз бүрийн гой шагналтай лаглаг ахлагч нар байна. Өөрсдөө гой амьдар дуулт юм байлээ. Тэд нар өөрсд чигээ тийм хүмүүс бэлтгэхгүй ягаад энэ нийгмийн тийм ялангуяа энэ өөрсдийнхөө туулж ингэж ирсэн тэр урлагаа гутааж байгаа доромжилж байгаа ам барьждыг тэтгэн вэ? Би тэрийг ягаад тэтгэн вэ та нар? Би гайхаад идэх байхгүй. Тэгээ энэний талаар бас манай Жимэнаас нэг дуу гаргах байхаа тий. Гарцаа. Уг нь өөрийн чадлаар дуулдаг хүнийг дуучин гэдэг хоолон цар хүрээ авьяас бэлгэн нуучин байдаг. Тэдний нэрийг гутаах үйлдэлийг харин можууд хийдэг, баянд борлогдох гэж зурагтаар дотоож хүү гардаг. Хийд дуу хийн хэмээн студиор продюсерлуулна. Тэгсэн ч тэдний өмнөөс студийн компьютер дуулна. Хичээнүүд амьдаар дуулна гэвэл аимшигын кино, жинхэнэ амьд тоглолт насанд нь байшгүй юм уу? Дууных нь аян зохион, амарлаг уран бүтээлч, дараа сонсоход ёстой сайхан хуулан бичээч. Нэгэн дөнгөрсөн зүйлд хизээч яахгүй би хийвэл моожууд ингээд амар дуулчиж байгаа юм гэвэл түмээ. Хийсчээ нэр шатраг ааш. Энэ бол үнэн. Гэхдээ тийм ер нь бол тийм штэ. Хамгийн гол нь энэ урлаг заах миний урлаг биш гэж бодно. Би бол рэп, би бол хипхоп те. Гэхдээ хамгийн гол нь энэ олон зүйлийг хийж бүтээсэн тэр гавьяа шагналтай хүмүүсийн тэр бүтээлүүдийг тэр хүчний одоо хичээл зүтгэл чармайлтуудыг юугаа золиоссон бол тэр хүмүүс энэ урлагийг босгох штэ. Тэрийг зүгээр л ингээл хундаанаас нь эхлээд нурааж ингэ бодлоо. Тийм ээ. Би тэгтээ яг энэ тал дээр ингэж бас боддог. Бизнес гэдэг юмар хүмүүс тайлбарладаг байхгүй. Тэр бүх юм мөнгөний төлөө гэдэг. Ядаж нэг удаадаа за бүр олон удаага байхад нэг удаадаа мөнгөний төлөө биш урлагийн төлөө хэдэн төгрөгөө золиослоо л доо. Чадахгүй л байхгүй. Одоо жишээлбэл ингээл юу яадаг штэ. За жишээлбэл за бидний дууг студид бичиж гаргахтаа бол зөвхөн чигтэйхэн сайхан л тий одоо мэдээж эн чин хүн тайван байж байгаа тий ингээ өрөөнд дотор ингээд ямар бүжиглээд ингээд амьсгаад гих штэ. Тэр айгуу сайхан гарч тэрийн дээрээс нь микс мастер хийгээл одоо тий бүр сайхан уянгалаа цээлхэн болгоод гарч байгаа. А тэгээд дуулсан юмыг заахтай нэг газар очиод дуулахдаа яг тэгж дуулах нь алт биш байхгүй юу? Би ямар тэнд би сайхан дуулдаг уу, сайн дуулдаггүй гэдгийг амар
тэмцээнд орж байгаа шүү дээ. Нэг дуулсан дуугаа очоод үгүй яхав тэр өдрийнх нь эмоцоор тийм үстэй. Дуулахад чинь заавал тэг би бас боддоо яхав зарим хамтлаг бол ялангуяа. За нэг нь хоолоо нүвтсэн байлаа гэхэд нөгөө хэд нь бас дуулж иж болно шүү дээ. Тийм үстэй. Тэгэхээр яг хамтлагийн тэр олон хүмүүстэй хамтлаг дээр бол ялангуяа бүр тэгж боддог. Игдэг байхгүй. Тэгээд та нар амьдар дуул гэж шаардлага тавихаар югдөг гэж. Pop дуу, хипхоп дуу амьдар дуулах амархан. Pop дуу чинь хэцүү гэдэг байхгүй. Уучлаарай та нар өөрсдөө хипхоп дуулах чадахгүй шүү дээ. Үгүй яхаа. Pop дуулах хэцүү байж болно. Гэхдээ дуулахгүй юм бол ягаад дуучин нэрийг зүйт юм бэ? Тийм. Дуу чин гэдэг нэр биш тэр чинь. Дуу гэдгийн араас чин гэдэг дагвар залгаж байгаас дуу чин. Дуулахгүй бол тэр зүгээр ам баригч гэдэг нэр үг. Ам баригчин гэвэл Ам баригч. Хөтөлгөгч. Тэр үг муу. Гэхдээ яхаа. Тэр баярын өдөр цаа тийм юм болтой. Тэгэл юм юм ярьсан дээр. Би одоо хаа явсан газар дандаа нэг нөхөцсөн юм гэж одоо. Одоо юм үзэж байгаа хүмүүс одоо биш жи ингээл. Заримдаа жоохон тайван байж ш. Гэхдээ яг би бол үнэ юм хэлээд байгаа. Үнэ юм хэлээд байгаа учраас энийг одоо шудраг үннийг хэлдэг чи. Гэж тэр одоо тэр хамтлагууд маань одоо энийг үзээд сонсож байгаа болвол те ичээ болоо чи. Дараа жилийн шинэ жилээр амьдаар дуулаарай. Хүсийн өрөөё. За тэгээ үзэгчтэй хандаж ихэд бити ам бариулаач. Дараа жилийн шинэ жилээр амьд тоглолтууд үзээрэй. за. Хүсийн өрөөё. За тэгээд нэвтрүүлэг маань өндөрлөг тийш хаалж бид нэг яриа суугаад ах юм болоо тэгээд яриа суугаад өшөө олон сайхан зүйлүүд талаар бас ярих байлаа. Сайн муу зүйлээр. Шүүмжлэлтэй энийг бас ярих байлаа. А тэгээд сүүлийн минутыг одоо та хоёулын чинь үлдээ шинэ жил болж байгаа учраас ар гэрийнхэн даач гэдэг юм уу те. За эсвэл найз нөхдөдөө эсвэл бол өөрийнх нь бас одоо харж явдаг хүндээч гэдэг юм уу те. Сайхан шинэ оны минь дэвшүүлж байна. Юм нураач шиг боллоо те. Зүгээр. хайлын чимэглэл нурааж итэр. Зүгээр энийг шинэ жилийн уур амьсгал оруулах гэдэг юм саад тавьчихсан. Оо shit. За ингэсийгэл аргачлаа. Угаасаа дуусч байгаа юм чинь те. Тэгээ дуусч байгаа юм. За хинээс ахаар явуулчих чинь үсгээ. хинээс эхлэх үү? Наарагаас эхлэх үү? Жигээс эхлэх үү? Оо за. Эмэгтэйгээс өмнө Ladies first. За эмэгтэй хүн байх цаах юм уу гэж. Өө тий юу ах уу тэгээд мэдээж хамгийн түрүүнд миний хайртай дотны хүмүүс тий хайрлж авдаг, харж авдаг, хардаж авдаг гэдэг юм. Тэр хүн маань гэж одоо. Мэдээж тэр зэрэгт явсан тамиг татдаг тэр юм маань гэж. Тэгэд мэдээж хайртай татныхаа хүмүүст мэдээж чин сэтгэлээсээ халуун татна би өдөр тутамд те өдөр болгон цаг мөч бүхэн тэр хүмүүстэйгээ мэдээж ээж аав минь болно одоо тэр хүн маань мөн миний ах эгч дүүнэр те эгч дүүнэртэй мэдээж байнга л хамт байхыг хүснэ элэг бүтэн байвал хүний аз жаргал байдаг тэгэд мэдээж хамгийн гол нь биднийг одоо ямар ч цаг үедээ дэмжижээдэг ялангуяа одоо дуучин нараа гэдэг нэг хүнийг те элдвэр хилүүлжсэн ч дэмжижээдэг те ямар юм хийгээгүй байсан ч дэмжижээдэг хүлээж яадаг те тэр фэнүүд сонсдог хүмүүс маань бол биднийг уран бүтээлчийн хувьд те маш их одоо урам зориг хайрладаг. Тийм учраас тэр бүх хүмүүстэй би өөрийнхөө бүр үнэхээр чин сэтгэлийн гүнээс энэ 13 онд те та бүгдийн минь ажил үйлс амьдрал нь тэгш байж те тэгээд ажил үйлс нь бүх сайхан амжилт бүтээлтэй байж те тэгээд бас намайга дэмжсээр байгаарай тэгээд мэдээж уран бүтээлээ цааш хийсээр л хоолно хүнжил ирэх тусам л өөрийгөө илүү их мэдэрч уран бүтээлээч илүү их мэдэрч те илүү гой зүйлийг хийхийг боддог болдгийн тэгээд та бүхэн манаас дэмжсээр байвал би ч гэсэн бас гой уран бүтээлийг хийсээр хоолно тэгээд яг одоо телевизэс ч бүх хүмүүстээ аз жаргал сайн сайхан бүхний дэдэг чин сэтгэлээсээ хүсэн өрөөё. За ястаа баярлалаа те. Баярлалаа. За манажи би ч одоо фэнүүтэй менежер жирээд явах тэгээд очсон. Тэгэл бүгдээрэнд нь удахгүй ирэх гэж байгаа те 2012 оны сүүл 13 оны ихэнх гээд нэг ганц хоног байдаг шүү дээ 31 ингээд тэр өдрийг бүгдээрээ баярладаг. Тэр баяраараа сайхан баярлахыг бас хүсэн өрөөй. Тэгээд тэгэл бүгдээрэнд ч хайртай шүү. Тэг гэр бүлийн нэтрийг гэлтгүй намайг сонсдог ч бай, сонсдгүй ч бай, үзэн яддаг ч бай те. Бүгдээрээ л монголчууд бүгдээрэнд ч хайртай шүү. Тэгээд хайр тааж амьдраа.
тэгээд тэгчлээ да. Биш нэрээ би нэг юм асуу гэж бодоод байсан. Яа даржин гутамжлаад нэрлсэн? За энэ их учиртай. Орсон хүн болгоноос асуудаг. Яг тэгэхээр манай залуучууд ч одоо ингээд өөрийнхөө амьдарч байгаа гэр орноо те нэг хаан байдаг вэ гэж асуухаар ихтлхүүрийн хажууд. За тэр баарны хажууд гэж хэлдэг. Үнэндээ бол таны тэр амьдарч байгаа гэр чинь өөрийн гэсэн гудамжийн нэртэй, өөрийн гэсэн хорооллын нэртэй байгаа. Тэгэхээр яг миний амьдарч байгаа энэ хэсгийг бол доржин гудамж нэрлэдэг юм байлээ. Яг тэрүүгээр нэрлсэн юм байна. Бас залуучууд маань бас энийг бас нэг хэл хурган те. Тэгээ хурган бас зөвлөмж яваад байгаа байхгүй юу? Тийм шүү дээ. Гадныхан бодоод айгүй гоё сүрхэн байт юм байла. Хаана байдаг юм бол тэдгээр стрит гээд яг нэрээр нэрдэг. Манайхан шиг одоо нэг зочин буудлын хажууд ч гэдэг юм уу эсвэл нэг баарны хажууд нэрээ заадгүй юм байлээ. Тэгэхээр бас энийг нэг хөвшөө сурчаасаа тэгээд яг одоо ихтхүүр гэдэг чинь яг аль гудамжинд яг ямар нэртэй гудамжинд байрлалтай те. Би амьдарч байгаа энэ газар маань яг ямар гудамжинд байрлалтай. Одоо жишээ нааргас асуухад чи яг ямар гудамжинд амьдардаг вэ гэж асуухад. Юу Чин Ван ханд даржин гудамж. Үгүй харин тэр сургуулийн үзүүр дээр Чин Ван ханд даржин гудамж гэсэн байдаг байхгүй. Би тэрийг дандаа жоохон бахаасаа уншаад Чин Ван ханд даржин гудамж. Би бүр мэдхгүй байлаа. Тэгээд бас ихтэй юугаа бол мэднэ. Хуучин өссөн газар бол. Манай чинь толгоотын 20-ын 180 доо толгоотын 20 дугаар гудамж байхгүй. Манай тэр толгоот чинь тэрний гудамж энэний гудамж гоё нэр байхгүй шүү дээ. Зүгээр номерлоо явуулсан байна тий. Тэр бас энийг бас нэг залуучууд мэддэг. Манай ч нөө залуусын телевиз гэдэг утгаараа ингэж нэрлсэн юм аа. Тийм л айгүй гоё санаатай юм байна шүү дээ. Зөв тий. За тэгээд манай өнөөдрийн доржин гудам нэвтрүүлэг маань энэ дүрээд өндөрлж байна. За тэгээд манай өнөөдөр доржин гудмын гэрт маань рэпер G Нара маань зочлоо. Өнөөдөр бидний яриа зарим нэг улсуудад таалагдсан байх, зарим нэг улсуудад таалагдаагүй ч гэж магадгүй. Гэхдээ энэ бол бидний л үзэх юм биш дээ. Ямар юу учраас заавал таалагдгалгүй гэж хэлмээр байна. Тэгээд дараагийн доржин гудмаар бүгдээ эргээд сайхан уулзцгаая. Үзэгч та бүхэн сайхан амраад маргаашийнхаа ажил үйлс шинэ жилийнхэн бэлтгэлийг ирч хүчтэйгээр хийгээрэй гэж. Спиртлэг бус спортлог амьдраарай. Болохгүй бол ядаж зүв зохистой холиод амьдраарай. За ёстой гоё юу. За баярлалаа. За. Хип-хопын юуны төлөө хин нэгэн дутагдж би үг болоод үгийн төлөө би нөр март итгэх хүнэн жахан дуугийн Сэтгэл гэдэг эрхтний тань сэтгэхүй нулулун Симсэмхэн зурхянд тань хувьсгал нэмий Халуун хайрын чэ Дулацулиря лечти Задуси тэви таны милмид хувьсгал нэмий Задусын TV Жодон задусан Лечти задусын TV Таны мэдмид хувьсгал